안 보여? 밑에. 바로 밑에 뭐. Та бүхэн сайн байцгаана уу? Өнгөрсөн 7 хоногт ч гэсэн бичлэгийн мөргөлийн цаг дээр гадаад сайн мэдээний багийнхны талаар ярилцсан тийм ээ. Танзания улсад, Африкийн Танзания улсад яваад ирсэн гишүүний яриа бас тэдгээр яриануудыг сонсон. Итгэгч нарын сэтгэл маш халуунаар дулаацуулсан гэж сонссон. Бас Африкт бид нарыг аваачч сэтгэлд нь маш их сэтгэл хөдлөлийг авчирсан гэж сонссон. Бид нар гадаад руу сайн мэдээний багийнхан явж байгаагийн талаар бас яваад ирсэн эх орондоо буцаад ирсэн энэ яриануудыг сонсоход үнэхээр их сэтгэл бас хөдөлсөн. Бурхан бидний дотор ажиллаж байгааг харахад үнэхээр талархаж байна. Хайрт итгэгч ахын дүүс нар та бүхэн дотор ч гэсэн Бурхан амрахгүйгээр ажиллаж байгаа. Тэр Бурханы ажилласан үргэлжлэж байгааг харахад үнэхээр талархаж байна. 781-р бичлэгийн мөргөлийн цаг байна. Энэ 7 хоногоос буцаад ирсэн гадаад одуудын наадам болох сайн мэдээ багийнхны тайлагнах ёслол явагдсан байна. Энэ удаад ямар яриануудаар бидний сэтгэлийг хөдлөхийг, бас ямар тоглолтуудаар биднийг хөгжөөхийг найдвартайгаар харцгаая. Эхний ээлжинд сүмийн мэдээг харцгаая. Өнгөрсөн 14 оны 1 жилийн турш гадаадд богино сайн мэдээний багаар яваад ирсэн 13 дугаар гишүүдийн эх орондоо буцан ирсэн тэмдэглэх наадам нь 14-ний өдөр Инчон хотод гараагаа тавьсан байна. 1 сарын турш нэг газар цуглараад нэг сэтгэлтэйгээр тоглолтоо бэлтгэсэн энэхүү наадам нь үзэхээр ирсэн гэр бүл найзуудтай хамгийн гоё үзүүлбэрийг үзүүлэхийн тулд бүх сэтгэлээсээ бэлдсэн байна. Righteous бүжгийн хамтлагаар ёслолоо эхлүүлж тус улсын онцгой таллуудыг агуулсан соёл урлагийн тоглолт явагдсан байна. Өмнөд Америк, Энэтхэг, Африк, Хятад гэх мэт төрөл бүрийн улс орны онцгой тоглолтууд үзэгчдийн анхаарлыг татжээ. Энэ өдөр олон улсын залуучуудын нийгэмлэгийн үндэслэгч Паулус пастор үг дамжуулан 1 жилийн турш гадаадд сайн дурын багаар яваад ирсэн гишүүдийг зоригжуулжээ. Энэ сайн мэдээний багийнхны наадам Инчон хотоос эхлэн 14-д хотуудаар аялан тоглох төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн 7 хоногт Кангнам-сум дээр Паулус пастор болон Бенин улсын Amnesty уулзалт болж хийгджээ. Жумахон Лупен Бене Amnesty Томас Яйбоны ерөнхийлөгчийн илгээсэн захидлыг дамжуулахаар зохицуулсан байна. Угтаж авсан ёслол дээр Африкийн сайн мэдээний багаар яваад ирсэн гишүүдийн тоглолт, бас Gracias Naraldooны гишүүний тоглолт явагдлаа. Энэ удаад олон улсын залуучуудын нийгэмлэг болон Бенин улсын цаашдын төлөвлөгөөний талаар тайлан танилцуулжээ. Бенин улсаас нийгэмлэгт гаргаж өгсөн газарт эмнэлэг болоод нэвтрүүлгийн газар, нийгэмлэгийн центр зэргийг барьж Бенин улсаас өөрчлөлт авчрахын тулд хамтын ажиллагаа зохион байгуулна гэж хэлжээ. Дараа нь Томас Яйбоны ерөнхийлөгчийн гарын үсэгтэй загитлыг Паулус пасторт шилжүүлсэн байна. Паулус пастор Бенин улсын ерөнхийлөгчийн анхааралд их талархлаа илэрхийлэн Бенин улсаас гаргаж өгсөн газар нутгаас олон хүмүүс найдварт азаргалыг бий болгоно гэж амлалт хийжээ. Энэ уулзалтыг эхлэл болгон Бенин улсад ажиллах Бурхан найдвартайгаар харцгаая. Өнгөрсөн 2 сарын 9-ноос 11-ний хүртэл гадаадын сайн мэдээний багийн гишүүдэд залуу үеийн дэлхийд дүүрнэ гэсэн сэдвээр фото зургийн үзэсгэлэн сүүлд болжээ. Анх удаага хийгдсэн байгаа энэ фото зургийн үзэсгэлэн бол 5 гарчигтай явагдсан хоол хүнс, хэл, уулзалт тэгээд өөрчлөлт гэх мэт гарчигтай явагдсан байна. Үнэхээр хачин орчинд танихгүй хүмүүсийн бас тэдний соёл заншил эдгээрийг бид хүлээж авъя гэвэл өчүүхэн миний зүрх сэтгэлээр бол хүлээж авч чадахгүй тийм ээ. Тиймээс тухайн хүмүүстэйгээ сэтгэлээ хуваалцсан тэдний соёл заншлыг нь ойлгож чадсан бас эхэндээ яахаараа ийм байдаг байна гэж ойлгодгүй байсан зүйл ч гэсэн бид нар тэдэнтэй ярилцах үед харилцаа хийснээр сэтгэл маань өргөжж мөн харилцснаар авч болох аз жаргалыг бид нар мэдэрч чадсан байна.
Гишүүд энэхүү үзэгсэлэн сурталчлахын тулд гадуур гарч найрал дуу зэргээр хүмүүсийн анхаарлыг таджээ. Мөн үзэгсэлэн дээр ч гэсэн гишүүд өөрсдөө зургийн талаар учрыг тайлбарлан өөрсдийн туршсан мөчүүдийг танилцуулжээ. Үзэгчид магтаал шингэсэн сэтгэгдэл хэлж байжээ. Үзэгсэлэнгийн сүүлчийн өдөр Бенин улсын Amnesty болон Паг угсуу олон улсын залуучуудын нийгэмлэгийн үндэслэгч зочлон сайн мэдээ багийнхны амьдралыг багтаасан зургуудыг үзэж, ялангуяа Жумаун Люпен Бенин улсын Amnesty бол инх тайваны төлөөх тагтаа мэд та бүхнээр бахартгаа гэж үг дамжуулсан байна. Энэ фото зургийн үзэгсэлэнгээр дамжуулан иргэдэд сайн мэдээний багийнхныг танилцуулах нэгэн дөхөн болж өгсөн байна. Өнгөрсөн 7-ны өдөр 13 дугаар багийнхантай уулзах үдэш гэсэн нэртэй сайн мэдээний багийнхны уулзалт болжээ. Энэ үдэш маань 13 дугаар багаар яваад ирсэн аялан тоглолтондоо бэлтгэлээ базааж байгаа гишүүдийн төлөө Ахмад гишүүдийн зүгээс бэлтгэсэн үйл ажиллагаа юм аа. Ахмад гишүүдийн дундаас сан босгож, хоол хүнс бэлтгэн Гамбук центрт ирсэн байна. Бид одоо Гамбук центрт энэ удаад сайн мэдээ багийнхны наадмын тоглолтоо бэлдэж байгаа. Тэрийг хараад бид нар Ахмад гишүүдээс талаас ямар нэгэн тусламж өгөх болох уу гэж бодож байгаад манай доод гишүүдэд амттай юм авч өгье гэж бодсон учраас хөлс урсган хичээнгүй ажиллаж байгаа доод гишүүдэд бид цуглуулсан мөнгөөрөө зармаг авч өгье гэж бодсон юм аа. Тэгээд ирээд хамт хоол идэн сэтгэлээ хуваалцсан гэж бодохоор бас их найдвартай маш баяртай байна. 13 дугаар гишүүд оройн хоолныхоо дараа Ахмад гишүүдийн бэлдэж ирсэн зармагаас идэн Ахмад гишүүдэд талархлын үг дамжуулжээ. Энэ өдөр болсон үйл ажиллагаан дээр сайн мэдээний гадаадын үйл ажиллагааны багийн ерөнхий захирлын мэдчилгээгээр нээлттэй хийжээ. Дараагийн ээлжинд ток шоу явагдаж, сайн мэдээний багийнхны санаа нэгдэж болмоор олон сэдвийн туршлагууд болон дурсамжуудыг ярьжээ. Энэхүү Янгчон Сүмийн И Хоммог пастор сэтгэлийн боловсрол хийж маш эрхэм нандин цаг байлаа. 7 дугаар Махнаим интернетийн Библийн сургуулийн төгсөлтийн ажиллагаа 14-р өдөр болжээ. Энэ төгсгөлийн үйл ажиллагаан дээр нийт 47 хүн төгссөн бөгөөд үүнийг тэмдэглэхээр гэр бүл танилуд бас хамт ирсэн байна. Ким Жэнсон сурагчдын дараагийн мэдлэгээр үйл ажиллагаагаа эхлүүлж мөн тус бүрд диплом гардуулах ёслол явагдсан байна. Энэ өдөр Жуугун шиг сурагчийн гэрчлэлийг сонсжээ. Мөн Америкийн Махнаим хөгжмийн сургуулийн сурагчид төгсөлтийн тохиолдуулан тоглолт үзүүлжээ. Махнаим Библийн сургуулийн Паус пастор захирал үг дамжуулан цаашид сайн мэдээний төлөө урагшаа түргэн гарах сурагчдын ирээдүйн төлөө ёроол хүсжээ. Махнаим Библийн сургууль төгсөж байна. Иргэн тойронд олон асуудлууд нөхцөл байдлууд байгаа боловч итгэлээр бас үгээр дийлэн гарна гэж бодохоор маш найдвартай байна. Жил бүр Махнаим Библийн сургууль төгсөж гарч байгаа сайн мэдээний ажилчдыг найдвартайгаар харцгаая. Өнгөрсөн 13-ны өдөр Гимпо иргэдийн төлөөх сэтгэлийн боловсролын лекц болон сэтгэл соёл урлагийн тоглолтууд болжээ. Бүжгийн тоглолт болон Гимпо хотын Хунгчорхуу улсын их хурлын гишүүн мэдлэгээний үг дамжуулжээ. Та бүхний мэдж байгаагаар ийм сайхан соёл урлагийн тоглолтууд цөөнтэй. Бас ийм үйл ажиллагааны тоо бас цөөнтэй. Гимпо хот тийм урлагийн талаас тийм хямралд орсон байгаа хот юм аа. Тийм учраас болж өгвөл Гимчон хотод болох бараг бүхий л урлагийн үйл ажиллагаа хамтран оролцъё гэж бодлоо. Энэ өдөр урлагийн тоглолтын дээр Бүчон хотын Линкольн ахлах сургуулийн сурагчдын үзүүлэх соёл урлагийн тоглолт явагдаж, Багтан дууны баг болон Солонгосын хөгжим урлагийн их сургуулийн профессорын үндэсний хөгжмийн тоглолт, Нью-Йорк хотноо конкурсанд өвөрмөц хөгжмийн тогтцоолыг авсан Махнаим хөгжмийн сургуулийн Сон Сүнхуан сурагч төгөлтөр хуурны тоглолт тоглооч хүмүүсээс их халаг ташилт авчээ. Энэ өдөр Исангжун пастор сэтгэлийн боловсрол амжуулж хүмүүст их сэтгэлийн боловсролын үйл ажиллагааг явагдах гүүр болно гэдэгт итгэж байна. Гангнам хотын Линкольн ахлах сургуулийн сурагчдын төгсөлтийн үйл ажиллагаа 6-ад гадна
6-ад гадна дотн зочдыг цуглуулан явагдсан ба 1-2 тайзаар хуваагдаж явагдсан байна. Энэ бол хөгжмийн баг болон Ким Тэван сурагчийн бодит түүхээр жүжиглсэн тоглолт хийгдэж суусан хүмүүс сэтгэл уяллыг авчрав. 2-р тайзан дээр сурагчдын диплом гардуулах ёслол явагдсан. Энэ өдөр Гангнам хотын Линкольн ахлах сургуулийн захирал сурагчид өөрсдийгөө хянаж бусдыг боддог сэтгэлтэй болоод төгсөж байгаад баяртай байна гэж төгсөлтийн мэндчилгээ хэлжээ. Линкольн сургууль сурсан сэтгэлгээтэйгээр цаашаа алгах сурагчдын ирээдүйд алах ташилт илгээж байна. Өнгөрсөн 3-аас 6-ны хүртэл Бразил улсад 2-р Бразил дахь англи хэлний кемп явагдсан байна. 400-аад баг дунд сургуулийн сурагчид оролцсон ба хувийн сургуулиуд болон компаниуд дэмжлэг авч явагдсан байна. Гинтийн борооны улирал таарч кемп хийхэд бэрхшээлтэй байсан ч хүүхдүүд идэвхтэйгээр кемпинд оролцож баярлаж байгааг харсан. Олон улсын залуучуудын нийгэмлэгийн Нью-Йорк салбарын дарга Терри Пастер Библиэд байгаа сэтгэлгээгээр дамжуулан англи хэлийг илүү хялбар сурч болох аргыг зааж өгсөн байна. Бразилд олон улсын залуучуудын нийгэмлэг энэ боломжоор дамжуулан Бразил улсад сайн мэдээ сууж Бразил улсыг удирдагч болоосай гэж хүссэн ёроё. Өнгөрсөн 6-7-ны өдөр олон улсын залуучуудын нийгэмлэгийн сайн мэдээ багийнхны уулзалт боллоо. Гоже Арал болон Гёнгнам мужид анх удаага зохиогдож байгаа энэ үйл ажиллагаан дээр 30-аад гишүүн ирж оролцсон байна. Мөн Гоже хотод болон олон улсын залуучуудын нийгэмлэгийн хамтарсан төлөвлөгөөний талаар хамт ярилцжээ. Энэ өдөр Гоже салбарын нийгэмлэгийн Ким Ёнгю дарга үг дамжуулжээ. Гоже салбарынхан үгээр зогсолгүй үргэлжлүүлэн уулзалт хийх болно гэж хэлжээ. Энэ цаг дээр пасторын үгийг сонсцгоё. Эхлэл номын 27-р бүлэг байна. Исаак хөгшөрч хараан муудан харж чадхаа болсон үедээ ууган хүү Исавда "Хүү минь" гэж дуудсанд хүүнд "Би энд байна" гэхэд. Би Библийг унших болгон миний сэтгэл маш хөдөлдөг байгаа. Бас их ивэл нэгүсэл авдаг байна. Өмнө нь би Эхлэл номын 27-р бүлгийг олон удаа сонсч уншиж байсан боловч нэгэн л өдөр миний сэтгэл энэ үгээр дамжуулан маш шоконд ормоор мэдрэмжийг төрүүлж байсан. Түүнээс хойш энэ Эхлэл номын 27-р бүлэг үргэлжлүүлэн миний сэтгэл баяр хөөр болон найдвар болж байсан. Эхлэл номын 27-р бүлэг юу гэж эхэлж байгаа вэ гэвэл Исаак хөгшөрч хараан муудан ингэж эхэлж байгаа. Та бүхний сайн мэдж байгаагаар Эхлэл номын 27-р бүлэг бол Исаак ууган хүү Эсава дуудаж байгаад хэлэхдээ "Би хизээ өөхөх өдрөө мэдэхгүй байна. Тийм болохоор чи одоо зэвсэг ном саадгаа авч хэр тал гараад миний дуртай амтад хоолыг хийж надад авч идүүлэн үхээс минь зүрх сэтгэлээр минь ерөөлөг" гэж хэлсэн. Гэвч ээж Ребекан ээжийнхээ тусламжийг аваад Яаков ерөөл авдаг тийм яриа гарч байгаа. Гэвч Яаков бол гөлгөр арьстай хүн, Исав бол өсөрхөг хүн учраас Яаков аавынхаа өмнө одшоод "Би Исав байна" гэж эхлэх гэдэг маань ерөөсөө боломжгүй байсан. Гэхдээ яагаад энэ боломжтой болсны талаар яаж юм болсон бэ гэдгийн талаар 27-р бүлэг дээр гарч байгаа юм аа. Исаак хөгшөрч хараан муудан гэсэн байгаа. Хэрэг Исаак тодорхой сайн хардаг байсан бол шууд мэдсэн байх тийм үү? Чиний хоолой чинь Яаковын хоолой байна. Чи гаранда Яманы ноос наазан ирсэн байна. Би чамд мэхлэгдэн гэж бодоо юу? Чи бол Яаков байна гэж уурлах байсан байх. Гэхдээ Исаак Библиэлд харвал хууртаж Яаковыг Исав гэж бодож хараал өгөхгүйгээр ерөөл өгж байгаагийн талаар гардаг. Би энэ Библийн ишлэлүүдийг уншин Тооллого номын 23-ын 21 дээр харвал тэр Яаковын дотор гэм бурууг ажиглаагүй гэсэн байгаа. Бас Израилийн дотор тэр зовлон хараагүй гэсэн. Бурхан бидний дотор байгаа хорон муу зүйл гэм буруунуудыг харахгүй, ажиглахгүйгээр бид нар яаж хардаг вэ гэвэл Есүсийн загалмайгаар дамжуулан хардаг. Ялцчгүй хараал авах ёстой. Ааваас уур авах ёстой. Уур хилэн авах ёстой Яаков дүүн байсан боловч Яаковын хуурцсны шалтгаан бол
Яаков болох түүний нүд муудсан байсан учраас, хараа муудсан байсан учраас юм аа. Энэ бол Бурхны талаар ярьж байгаа. Бурхны хараа муу гэж байгаа юм биш. Бурхан биднийг харах үед, Бурхан бидний гин бурууг харах үед зүгээр биднийг хардаг биш. Есүсээр дамжуулан биднийг хардаг учраас Бурхны нүдээр харахад бидний гин буруунууд, буруу алдаанууд бол хизээч муу мухагаар харагдахгүй гэсэн үг. Библиэлд ийм зүйлүүд маш олон удаа гарч байдаг. Нэгэн өдөр баг хүү аавынхаа гэрээс холдоод төрөнгөө өрөн тараан хийж гахаа хариулж агаад маш бузар хувцастайгаар аавынхаа өмнө ирдэг. Хараахан хол явж байсан боловч аав нь холоос хараан түүнд гүйж очин үнсэж цэвэрхэн хувцсыг өмсгсөн. Аав нь зүгээр хүүгээл харсан болохоос хүүгийнхээ толгоон дээр байгаа хэр юм уу, хувцсанд байгаа гахаануудын бааснууд юм уу, тэднийг ерөөсөө ажиглаагүй гэсэн үг. Аавын харсан зүйл нь юу вэ гэвэл нүд хараа нь муудсан байсан учраас би таны ууган хүү Исав байна гэж хэлсэн үед аав нь хуурдцаж өгсөн шиг Бурхан бас биднийг харах үед нүдээ аниж биднийг хардаг учраас Есүсийн нүдээр бид нар Бурханы өмнө гарч очвол Бурхан Есүст хайрлах нэгүсэл хайраа бүгдийг бид нар ч гэсэн хайрлана гэсэн үг юм аа. Сүүлийн үед Бенин улсын засаг захиргаа болон олон улсын залуучуудын нийгэмлэгийн бүх асуудал шийдэгдэж одоо Бенин улсын засаг захиргаанд бүх олон улсын залуучуудын нийгэмлэгийн бүх ажиллагаануудыг нээлттэй болсныг харахад үнэхээр талархаж байна. Бенин улс бол Франц хэл хэрэглэдэг улс байгаа. Тэнд очиж олон улсын залуучуудын нийгэмлэгийн үйл ажиллагаагаар дамжуулан Бенин улсын залуучуудад сайн мэдээ тараах ажлын хаалгыг нээж өгж байгаад маш баяртай байна. Ийм замууд нэгдэж байгааг харахад Бурхан үнэхээр би сул дорой миний үнэхээр дутагдaltaй байдлыг харахгүйгээр үнэхээр сая хэлсэн шиг Яаковын дотор гин бурууг ажиглаагүй, Израилийн дотор тэр зовлон хараагүй гэсэн шиг. Есүсийн загалмайгаар дамжуулан биднийг харах юм бол бидний гин бурууг харж чадахгүй, бидний бузар мууг харж чадахгүй учраас Бурхан биднийг ариун гэсэн байгаа, Бурхан биднийг зөвхт болсон гэж хэлж байгаа юм аа. Тийм учраас бид нар одоо Бурханы өмнө гарч очих үед Есүсийн нэрээр гарч очих юм аа. Яг л Яаков өөрөө Яаков боловч аавын өмнө зогсохдоо би Исав байна гэж хэлсэн шиг аав нь хоолой нэг л сонирн байна гэж бодсон боловч тэмтэрч үзсэн үед Исавын тэр үсэрхийг арьс байсан шиг тэгээд ерөөл өгсөн шиг бид нар ч гэсэн Бурханы өмнө очих үед зүгээр би өөрийнхөө нэрээр би Павгус пастор байна гэж очих биш, Есүсийн нэрээр залбирч бас Есүсийн нэрээр үйлдэж тэгхийн бол бүх зүйл яг л Есүс хийсэн зүйл мэд Бурхан хүлээж авах болно гэсэн үг юм аа. Надад Бурханаас ерөөл авах ямар ч нөхцөлгүй хүн. Гэхдээ өнгөрсөн жил манайсам дотор Бурхан үнэхээр үгээр хэлж бараашгүй олон нэгүсэл хайрыг хайрлсан байгаа. Бас шинэ жилдээ ч орж ирээд олон Бурхан хаалгаа нээж өгсөн байгаа. Сайн мэдээний хаалгыг нээж өгөөд олон хүн сайн мэдээ рүү орж ирж байгааг харахад үнэхээр талархаж байна. Америкийн олон сурагчид залуучууд Бразилд очиж англи хэлний кемп хийсэн байгаа. Бразил улсад олон залуучууд хөтөлбөртөө оролцож сайн мэдээг сонссон байгаа. Америкт дандаа энэ англи хэл ярьдаггүй учраас орчуулагчтайгаа хийсэн ч гэсэн маш сайхан үйл ажиллагаа өрнөсөн байгаа. Бас олон хүүхдүүд, олон залуучууд авралыг авсан байгаа. Парагвай улсад ч гэсэн англи хэлний кемп хийж байгаа. Англи хэлний кемп хийхэд үнэхээр олон хүмүүс баярлаад ад жаргалтай байж энэ бүх хаалгуудыг нээж байгаа Бурхан аавдаа үнэхээр талархаж байгаагаа үгээр хэлж баршгүй байна. Ийм бүх ёроолууд бол бид нар сайн учраас, бид нар агуу болохоор тийм биш, бид нар зөвхт болохоор тийм биш. Бурхан харин бидний буу музар мууг харахгүйгээр, бидний гин бурууг харахгүйгээр, бидний зовлон харахгүйгээр Есүсийг харж ажилласан шиг бид нараар дамжуулан тэр ажлуудыг илэрхийлж байгааг харахад үнэхээр их талархаж байна. Бид нар бол Бурханы хөвгүүд юм аа. Бид нарт ямар ч хүч чадалгүй, ямар ч юм байхгүй боловч Бурхан Есүст хайрлах бүх хүч чадлаа, Есүс хийх бүх ажлуудаа бид нар дамжуулан хийж байгааг харахад үнэхээр их талархаж байна. Хайрт итгэгч та бүхэн. Итгэгч ахын дүүс та бүхэн одоо Яаков аавынхан өмнө очиод ерөөл авж байгаагийн талаар гарч байна.
Одоо бид нар ч гэсэн бидний хичээнгүйлэн хичээх юм уу зүтгэлээр аавын өмнө очих биш юм аа. Яаков юу ч хийж чадахгүй хүн боловч ээж болох Ребека бүх зүйлийн бэлдээд аавын өмнө очсон шиг бид нар ч гэсэн Бурхны өмнө юу ч орч чадахгүй хүн боловч Есүсийн тэр загалмайг үүрж гарах юм бол Бурхан бидний гин бурууг бидний зовлон харахгүйгээр биднэрт нэгүсэл хайрлаж эзэн алдарших агуу зүйлээ хүлээж авна гэсэн үг. Баярлалаа. Өнгөрсөн 7 хоногт Тайланд дэлхийн чуулганаар үргэлжлүүлээд Камбодиа улсад ч гэсэн дэлхийн чуулган болсон байна. Сүүлийн эдийн засаг маш хөгжсөн байгаа. Энэ Камбодиа улсад бас сэтгэлгээний талаас ч гэсэн олон улсын залуучуудын нийгэмлэгээр дамжуулан маш их хөгжил явагдана гэж найдаж байна. Энэ 2015 онд олон Камбодиа залуучууд оролцсон энэ дэлхийн чуулганы үйл ажиллагаа бичлэгээр та бүхэнд хүргэе. Өнгөрсөн Ангкор Ватын эзэнт гүрний алдартай Камбодиа улс бол сүүлд эдийн засгийн хямралаас гарч нэг алхам хөгжиж байгаа Камбодиа улсад дэлхийн чуулган болсон байна. Өнгөрсөн 4-өөс ахуулаад 4 өдрийн турш Камбодиа улсад дэлхийн чуулган энэ 5 дахь удаага болж байна. Энэ удаад гадаадын сайн мэдээний багийнхан болон тухайн улсын сайн дурын ажилтнууд сэтгэл нийлүүлэн явагдсан байна. Нийлээд 1500 залуучууд оролцсон байна. Бас тус дүүрэг болгоноос дэлхийн чуулганы мэдээ цуурдлаа. Камбодиа улсын энэ идэвхтэй үйл ажиллагаа бол Камбодиагийн засаг захиргаанаас ч гэсэн анхаарлыг татсан байна. Бас богино энэ бэлтгэлийн чуулганы дараа 5-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа хийж жинхэнэ нээлтээ хийсэн байна. Энэ нээлтийн үед Жонтэгийн Солонгосын олон улсын гадаад харилцааны яамны дарга ирж мэндчилгээ дамжуулсан. Бас хотын даргууд ирж мэндчилгээ дамжуулсан байна. Бас дэлхийн чуулганы онцлог тал болох Солонгосын үндэсний бүжиг болон бас Грашиас найруулгын чуулганы сурагчдын энэ тоглолт маань маш их сэтгэл хөдлөлийг дамжууллаа. Энэ кемпэнд номлогч болох Пагус пастор сэтгэлийн боловсрол тарааж өгсөн байна. Гэм нүглийн урагнаас гарахыг хүсэж байгаа боловч өөрсдөд нь хүч байхгүй залуучуудад. Гэхдээ Библи дотор ийм урагнуудыг дийлэх хүч байгаа, бас гэм нүглийг дийлэх хүч байгаа гэж дамжуулсан байна. Эдгээр өгнүүд маань ийм өөрчлөлтийг хүсэж ирсэн энэ залуучуудад маш сайхан үг боллоо. Өнөөдөр олон улсын залуучуудын нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцлоо. Паукс пастрын үгийг сонсоод энэ санаа зовлтыг шийдэх аргыг бас зааж өгсөн байна. Сая номлосон пастрын үгэнд эцэг их бид нарыг бий болгодог, оршдог болгодог. Бас бид нар тэр эцэг ихгүйгээр хизээж амьдрч чадахгүй гэж пастор үг дамжуулсан. Бас эцэг их бид нарыг төрхөөс нь ахуулаад хайрласаар ирсэн гэж бас хэлж өгсөн. Камбодиа улсын залуучуудын төлөө бэлтгэгдсэн олон янзын хөтөлбөрүүд явагдсан байна. Нэг газар цугларч инээлдэж хөөрөлдөгч байсан боловч дээрэс нь олон улсын залуучуудын нийгэмлэгийн сэтгэлгээ дотор нь агуулгдсан байгаа юм аа. Мини олимп болсон байна. Удас татах тоглоом юм уу? Бөмбөг оруулах тоглоом. Эдгээр тоглоомууд бол бие биентэйгээ сэтгэл нийлүүлэхгүй бол хийж чадахгүй тоглоом юм аа. Энэ мини олимп бидний хөгжөөдөг, бас бидний сэтгэлийг нийлүүлж нэгтгэж өгдөг. Бас бид нар энэ тоглоомоо энэ баг болж ингээд тэмцээн дээр дийлэх юм шиг байна. Нилээн танихгүй хүмүүстэйгээ ингэ цуг хийж байгаа боловч бие биентэйгээ хөл нийлүүлэн хийж байх турш бие биенээсээ сэтгэл нээж сэтгэлээ нэгтгэх аргыг сурч байна. Иймэрхүү тоглоом юм уу үйл ажиллагаанд оролцож байгаадаа маш баяртай байна, маш ажиглалтай байна. Найзуудын харилцаагаа илүү додон болгож өгдөг юм шиг байна.
хатуу сургуулийн хичээлээс өөрөөр ингэж академийн цаг дээр тэквондо сурсан байна. Солонгост их анхаарал тавьж, Солонгос их дуртай Камбодиагийн залуучууд бол Солонгосын хоол юм уу, бүжиг, тэквондо юм уу, тоглоом хийх янз бүрийн академи явагдсан байна. Өмнө нь энэ эрэгтэй хүүхдүүдтэйгээ юм бүжиглж үзээгүй болохоор маш жоохон сандарсан. Гэхдээ өнөөдөр сурсан бүжиг бол нэг хэцүү биш байсан, бас амархан ч биш байсан. Гэхдээ жоохон сураад ирсэн чинь хоорондоо сэтгэл нэгдэх тал дээр их дэмжилтэм болсон. Анхудаа хийж байгаа боловч багшийнхаа үгийг дагаж хийж байгаа сурагч нарын царайнд баярсгалан дүүрэн байна. Ийм юм хийх академид оролцож байгаагүй. Одоо ингээд хийж байгаадаа маш баяртай байна. Өнөөдөр энэ хичээл дээр би өөрийнхөө гараар ингэж тоглоом хийх аргыг сурсан байгаа. Үнэхээр хөгжилтэй бас сонирхолтой байна. Энэхүү олон улсын залуучуудын нийгэмлэгтэй хамт ийм үйл ажиллагаануудын дотор сэтгэлээрээ нэгдэж байгаа залуучуудыг харж байна. Өдрөөр бас явагдах алдартай хүмүүсийн лекц бол залуучуудад ирээдүйн талаарх найдвар болон төлөвлөгөөг суулгаж өглөө. Надад их бодол ихтэй байсан, бас их муухай зан надад байдаг байсан. Гэхдээ лекторийн хэлсэн шиг сэтгэлийн боловсролын энэ ертөнц миний сэтгэлийг маш тайван болгож өгсөн. Бас муу бодол, муу сэтгэлүүдийг сайн сэтгэлээр өөрчилж өгсөн. Тэгснээр би муу сэтгэлээ багсгаж бас сайн сэтгэлээ ихсгэх юм бол тэр зам руу манай лектор маань зааж өгсөн. Бас ирээдүйн бидний ирээдүйн амьдралыг ачааргалтай явж чиглүүлж өгсөн байна. Дэлхийн чуулган үнэхээр талархаж байна. Энэхүү үйл ажиллагаа үргэлж амжилтанд хүрж илүү өргөн амжилтанд хүрээсэй гэж хүсэж байна. Ялангуяа Пагусу пастороор дамжуулан Библийг тарааж байгаа энэхүү лекц маань энэ Камбодиа залуучуудад шинэ ертөнцийг зааж өглөө. Гэм нүглийг дийлж, өрхийг дийлэх хүч маань бусдад сэтгэлээ нийлүүлж чадах тийм сэтгэл. Энэ бол Нааман жанчны бяцхан охин шиг энэ дэлхийн чуулганы энэ залуучууд, Камбодиа улсын залуучууд бол аль хэдийн ирээдүйн Камбодиа улсыг болон дэлхийг удирдагчид болсон байсан байна. Би олон улсын залуучуудын нийгэмлэгт 2 жилийн турш энэ сайн дурын үйлчлэгээний ажилтнаар энэ дэлхийн чуулганд ойролцоогоор 2 удаа оролцсон. Сэтгэлийн боловсролын цаг дээр Пагусу пастор завхаарч байгаа баригдсан эмэгтэйгийн талаар ярьж өгсөн. Сэтгэлийн боловсролын цаг дээр тэр эмэгтэй яасан бэ гэвэл тэр эмэгтэйг Есүс рүү чирж яваад яахаа асууж түүнийг чулуугаар цохиж алах тийм байдалд хүргэсэн байгаа. Тэр эмэгтэй үхээс аргагүй байсан боловч Бурхан тэр их нүгэлтэй эмэгтэй тусалж өгсөн. Би түүнийг сонсох үед би үнэхээр гэм нүгэл надад их байгаа. Гэхдээ хичнээн надад их гэм нүгэл байсан ч гэсэн Бурхан авардаг юм байна гэсэн сэтгэл надад төрсөн байна. Бурхан үнэхээр намайг аварсан байна гэсэн сэтгэл төрсөн. Нэг мэдсэн чинь өнгөрсөн 4 өдрийн турш дэлхийн чуулган бол энэ удаагийн дэлхийн чуулган болон IYF-ийн олон улсын залуучуудын нийгэмлэгийн 10,000 гишүүн цуглуулах зорилготой байгаа. Шинэ оны мэндчилгээний дагуу тэр мэндчилгээний үгийн дагуу урагшаа алхах болно. 올 한해 캄보디아를 소망의 꽃밭으로 만들어갈 것이다. Өнгөрсөн 1 жилийн турш гадаадаар яваад ирсэн сайн мэдээний багийнхан буцаад ирсэн байгаа.
Тэд нар одоо Солонгост ирж хот даяар аялан тоглолт хийх гэж байгаа. Инчоноос ахуулан 10-аад хотуудаар явагдах гэж байна. Тэрийг бичлэгээр та бүхэнд хүргэе. 2 сарын 12-ны өдөр 8 цаг 30 минут олон улсын залуучуудын нийгэмлэгийн Гампуг центрт удахгүй 2 өдрийн дараа болох гадаадын сайн мэдээний багаар яваад ирсэн энэ гишүүдийн тоглолт болох гэж байгаа. Тэд нар одоо прогондо бэлдэж байна. Хувцсаа бэлдэж байгаа. Бас нүүр засалтаа янзалж байна. Хараахан дутагдaltaй байгаа боловч прогоно хийх ёстой болсон учраас дарамт хийхтэй байна. Ягаан хөрхөн цэцэгнүүд цугларсан энэ хятадын бүжгийн баг залбирч хамтдаа сэтгэлээ нийлүүлжээ. Удахгүй прогон эхлэж уруулаа будгаа мартчихжээ. Одоо дунд Америкийн баг тайзанд гарах цаг болжээ. Харанхуй тайзан дээр ээлжээ хүлээж байгаа дунд Америкийн баг залбирч сандарч байгаа сэтгэлээ намдаасан. Одоо ямар сэтгэлтэй байгаа болоо. Өнөөг хүртэл бидний үргэлж тоглолт хийж байсан боловч үргэлж хангалуун биш байсан. Энэ удаагийн тоглолт хийхэд ч гэсэн сайн хий гэснээс бүх зүйлээ ер нь буулгаж тавиад зүгээр тайзан дээр л бол бүх зүйлээ бурханд даатгая гэж бодож байна. Сайн хийн үү, муу хийн үү? Прогоны тайзан дээр гарсан гишүүд бол хараахан дутагдaltaй сул дорой боловч бурхан хамт байгаа гэсэн итгэлээр бие хөдөлгөж байна. Одоо Африк, Өмнөд Америк, Хятад, Энэтхэг. Тэгээд энэ удаад анх удаа үзүүлж байгаа. Энэхүү номхон далайн арлуудын тоглолтууд явагдсан. Харин хараахан дутагдaltaй болохоор жоохон хөдөлгөөнүүд нь зөрж байсан. Бас яг болцсон гэж хэлэхээргүй жоохон дутагдaltaй байлаа. Харин хөдлөгч нь сандарсан учраас гар нь чичирч байсан байна. Удахгүй энэ наадам болох гэж хахад Бурханы бэлтгэсэн тэр бэлгийг хайж байна. Бурхан бид нарыг энэ эрдэнэс гэж хэлсэн, эрдэнсийг хайна гэж хэлсэн. Тэр муу хэцүү зүйлүүд их байгаа боловч тэр хэцүү зүйлээр дамжуулан Бурхантай уулзаж, энэхүү наадмаар дамжуулан энэ дарамтуудыг даван гарч, энэ хэцүү зүйл нь хэцүү зүйл биш. Ягаад аз жаргалтай үе мөч юм бэ гэдгийг мэдэх болсон. Хамгийн сүүлийн нийтийн найралдуугаар дамжуулан прогоно дуусгасан. Түүний дараа Ким Сон пастор үзсэн сэтгэлдээ хэлсэн байна. Зүгээр л хөдөлгөөнөө дагаж хийж байгааг л юм шиг санагдлаа. Оноогоор тооцвол яг оноогийн хэлийг гэвэл 60 оноо 100-аас 60 л өгч болох юм. Нэг бүрчлэн хэлийг ихэд дэндүү их алдаа дутагдал байна. Үүнийг ямар нэгэн тоглолт хийхээр хэлж чадахгүй. Ягаад гэвэл дэндүү их дутагдaltaй байна. Гэхдээ пасторын хэлсэн үгэн дээр өөрийнхөө байдал биш, Бурханы байдлыг, Бурханы үгийг дамжуулж өгсөн байна. Миний буруу хийсэн, миний сул талыг гаргаж ирэх нь үнэхээр сайн зүйл шүү. Ягаад гэвэл миний сул дорой талыг гаргах нь Бурхан биднэрт ажлыг гэсэн үг учраас. Тийм учраас үргэлж өөрийгөө гаргаж, үргэлж та бүхэн муу хүнээр гаргаж ирэх нь хизээч муу зүйл биш ээ. Сайн зүйл юм аа харин. Сэтгэлийн дараа хамгийн сүүлийн дараам явагджээ. Энэ дараам бол жижигчлсэн тоглолт бөгөөд бас дуулах ёстой учраас үнэхээр хэцүү зүйл юм аа. Гэхдээ хараахан бэлэн болоогүй байсан учраас үнэхээр хэлэх үгүй байна. 2 өдрийн дотор энэ драмаа илүү хөгжүүлэхгүй бол тайзанд гарахааргүй тоглолт болжээ. Прогоны дараа шөнө болсон боловч дахиад бэлтгэлээ базааж байна. Африкийн баг. Дээшээ доошоо. За энэ хүртэл хийгээд үзье. 1 2
прогоонд засаг хэлж байсан зүйлийг тулгуурлан илүү дээр тоглолтыг хийхин тулд бэлтгэлээ базааж байна. Одоо болно гэж хэлж болохоор боловч нэг хөдөлгөөнөө бүрэн амжилттай болохын тулд дахиад бэлтгэлээ базааж байна. За дахиад нэг удаа би хэлсэн юмаа гүйцэтгэгээрэй. Тэгэхгүй бол үргэлжлүүлээд хийгээд байна шүү. 1 2 3 4 Шоболог. Хамгийн сүүлийн удаа. Тэгээд нэг талдаа хараахан хөдөлгөөнөө бүрэн гүйцэтгэж чадаагүй найзынхаа төлөө тусгаалan бэлтгэл хийж байна. Дасаагүй хөдөлгөөн хийж байгаа энэ найзын зориггүй болсон найзыг зоригжуулж өгч байна. Хөдөлгөөн сайн таарахгүй байсан учраас тусгаалan сургалт хийж байна. Үнэхээр их бэлдсэн гэхдээ сайн болохгүй байна. Гэхдээ зүгээрээ. Үнэхээр сайн болохгүй байна хөдөлгөөн маань. Гэхдээ Африкт сураад ирсэн хичээл зүтгэлээр нэг засаад үзнэ. Амжилт. Шөнө хүртэл үргэлжилсэн энэхүү бэлтгэл бол маш богино хугацаанд тэд нар хэцүү байгаагүй болов. Тэд нар ямар сэтгэлээр энэхүү тоглолтоо бэлтэж байгаа болоо. Эхэндээ анх хийж байгаа бүжиг учраас их хэцүү байсан. Гэхдээ дараа нь бодохоор олон аз жаргалтай үе мөч байсан боловч жинхнээсээ бид нар хэцүү байсан үе мөч маань биднэрт хамгийн аз жаргалтай үе мөч байсан. Одоо хэцүү болох тусам бидний сэтгэл нэгддэг. Бид нэр бурхны сэтгэлээр ингэж бэлдэж байна. Нэг удаагийн тоглолтоо дуусгасан хүмүүс биеийнхээ чилээг гаргаж байна. Нэг өдрийн турш хөдөлсөн биеийнхээ чилээг гаргаж байна. Тэдний дунд бэлтгэгдсэн маш сайхан энэтхэгийн хувцас бэлтгэгдсэн байна. Бүр сайхан тоглолтуудын төлөө харагдахгүй газар олон хүмүүс ажиллаж байна. Эрэгтэй хүн ийм юм хийн гэдэг эхэндээ жоохон ичиж байсан. Гэхдээ тайзан дээр яг гарахгүй ч гэсэн би ч гэсэн 1 жилийн турш энэтхэгт амьдарсан. Энэтхэгийн төлөө ажиллая гэсэн сэтгэл байсан учраас хамт сэтгэл нийлүүлэн ажиллаж байна. Оройтсон боловч гишүүд маань орой цагаарч унтахгүй байна. Одоо өөрийн 2 цаг болж байна. Гэхдээ одоо л бэлтгэл дууссан болохоор нүрээ угааж байна. Хизээ унтахаа сайн мэдэхгүй байна. Гэхдээ хамгийн их алдаа гаргасан драмын баг бол өнөө хүртэл бүх бэлдсэн зүйл маань нурч шинээр эхлэх болжээ. Дарамт дүүрэн боловч дахиад сэтгэлээ нийлүүлж байна. Хүлээж авах сэтгэлээр, нэгөөсөл авах сэтгэлээр ингэж бэлдээд тоглолт хий гэж бид бодож байгаа. Тэгэхээр бид нар нэгөөсөл авчиж энэ зүйлийг хийж чадна. Хамгийн гол нь энэ драм байгаа. Бас хамгийн асуудалтай нь бас энэ драм. Тэгэхээр энэ жүжигдсэн тоглолт тэгээд үнэхээр амаргүй бас энэ тоглолт нь энэ тайзан дээр гарч байна гэдгээс ч ихсэн талархах ёстой. Бид нар бол үнэхээр сул дорой хүмүүс юм байна гэсэн сэтгэлээр хийх ёстой байна. Өөрөөр болохоор сайн үг хэлж чадахгүй байна. Хоёр сарын 13-ны өдөр өглөө Гангбук центр бусад багаас төрүүлээд сайн мэдээний багийнхны наадам амжилт олон улсын залуучуудын нийгмийн Гангбук центрт үлдсэн гишүүд дахиад бэлтгэлээ базааж байна. Гэхдээ нэг тал цугларсан гишүүдийн царай нэг л сонирн байна. Өнөө хүртэл би ч гэсэн
жоохон боловч би бол жоохон гэхдээ багийнх нь бол том хүмүүс би тэднэрт юм хэлье гэсэн дарамттай одоо манай багийн байдлыг мэдж байгаа мó ер нь үргэлж хийсэн ч гэсэн надаас өөр хэлдэг хүн байхгүй болохоор хэцүү нулимсурцуулан сэтгэлийнхээ зүйлийг хэлж тусдаа ярилцаж яваад байдаг байсан хүмүүсийн сэтгэлээ нийлүүлж байна. Бурхан энэ наадмын дотор хүмүүсийн сэтгэлээ нийлүүлж байгааг харж байна. Энэ бол Өмнөд Америкийн баг. Ингэж болохгүй юу? Ингэж агаад гараад тийх ёстой. Тэгэхгүй бол гар нь юм болно. Өшөө. Эмэгтэйчүүдээ сайн мэдгүй байна. Гэхдээ яг энийг эхэлж байгаа үе мөчөөс нэг бүр өөр л явагдаад байна. Нэг бүрчлэн хөдөлгөөнөө бүр төгс болгож 다른 사람들이 건네는 쓴소리를 받아들이는 것에 주저함이 없다. 나의 능력, өөрийнхөө хүч чадал, 자존심을 버리고 өөрийнхөө 그 자리에 다른 사람의 마음을 мөсжан хайж бусдын сэтгэлийг бодсон бодол санааг хүлээн авч байна. 앞으로 달려가는 이들에게 눈앞의 어려움은 더 이상 문제가 되지 Сэтгэл нийлүүлэн явж байгаа. Эхэндээ нэг сайн биш байсан. Гэхдээ хоорондоо сэтгэлээ хуваалцаж ингэж бүжиг хийхэд ч гэсэн хоорондоо өөрсдөө засаж өгж байгааг харахад юм зүйлээр дамжуулан бас сэтгэлээ нэгдэж байгааг хараад үнэхээр баяртай байсан. Тайзан дээр гарч чадхааргүй тийм байдалд хүрч магадгүй байсан боловч бид нарыг удирдах өгж байгаа хүмүүсийн пасторуудын сэтгэлийг аваад тэр сэтгэлийг хүлээж аваад хийсэн чинь бидний энэ хөдөлгөөнүүд бас маш амжилттай байсан. Тийм учраас тэрүүгээр дамжуулан хүлээж авна гэдэг хичнээн чухал юм бэ гэдгийг ухаарах болсон. 지난밤 한숨도 Өчигдөр шөнө нэг ч унтаж чадалгүйгээр дараамыг бэлтгэсэн 어제와는 다른 энэхүү дуурийн тоглолт маань өчигдрөөс шал ондоо байдалтайгаар 옮겼다. хүмүүсийн хөл алхам нэг л 모든 팀 중에 가장 부족한 өөр болжээ. 뮤지컬 팀 Хараахан 희망이 가득 дуурийн баг бол дутагдaltaй боловч найдвараар дүүрэн байна. Бид нарыг харахгүйгээр үнэхээр нэгүслэр бид нар тайзан дээр зогсож чадна гэж хэлсэн. Бид нар бол үнэхээр юу ч чадахгүй дуустлаа гэж бодож байсан. Тэгээд бидний сэтгэл нэгдэхээс аргагүй байсан. Бид нар хараахан маш дутагдaltaй байгаа. Гэхдээ бид нар яг л гэр бүл шиг додон болсон. Үлдсэн наадмаа маш найдвартай хөгжилтэй дуусгана гэж бодож байна. Найдвартай хараарай. 내 모습을 버린 하나된 마음. Нэгдсэн сэтгэл. 사실 귀국 발표회에서 단원들은 멋진 공연만 энэхүү тоглолтондоо 것이 아니다. энэхүү гишүүд маань зүгээр сайхан тоглолтоо үзүүлэх ёстой юм бишээ. 단원들은 Нэгдсэн сэтгэл маань гишүүдийг аж аргалтай болгож 받은 관객들에게 тэр аж аргал нь үзэгчдийн сэтгэлд орж бүгдийг баярлуулдаг байна. 군유스코 페스티벌을 준비하는 모든 단원들은 Тоглолтондоо бэлдэж байгаа бүх гишүүд 계획 안에서 Бурхны төлөвлөгөөнд дотор 달리고 бүх сэтгэл нь хагарч 하나가 되어가고 бүх сэтгэл нь бүтээгдэж байгаа байна. 2월 2 сарын 14-нд 인천에서 시작될 Инчон хотод хийгдсэн анхны тоглолт. 그리고 이어지는 10개 Тэгээд үргэлжлүүлэн хийгдэх Арваз 그것은 단순히 хотуудын 음악이나 аялын тоглолт. 느끼는 시간이 아니라 Тэдгээр нь зүгээр нэг хөгжим тоглолт үзэх цаг биш юм аа. 단원들이 부담을 넘어 Гадаад сайн мэдээний багийнхны гишүүд бүх дарамтаа туулж бэлдэж ирсэн. Тэдний сэтгэлийг мэдрэх цаг юм аа. 청년들의 Дэлхийгээр яваад ирсэн залуучуудын тоглолт бүх хүмүүсийг хүлээж байна.
сайн дурын үйлчлэгээний ажлаар дамжуулан олж чадах тэр эрхэм нандин сэтгэл болон эрхэм нандин дурсамжуудыг олсон гадаадын сайн мэдээний багийнхны яриануудыг сонсоод үзвэл тэдний яриаг сонсоод үзвэл яг л маш эрхэм нандин үзэсгэлэнт одод бидний дотор орж ирж байгаа юм шиг санагдаж байна. Энэ удаад Гини улсын Юнчунгын эдхийг гишүүн болон Шинчунгын эдхийг гишүүн бид нартай хамт байна. Таад Солонгос ирээ хэр удаж байна? Би нэг сар орчим болж байна. Харин би бол 7 хоног болж байна. Гини улс гэж ямар улс байдаг вэ? Тайлбарлаад өгөөч. Би 1 жилийн турш гадаадын сайн дурын багаар яваад ирсэн. Тэгээд хүүхдүүдэд бас хэлэхдээ Гана улсыг мэдэх боловч Гини улсыг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тийм үү. Чи Гинийг мэддэг байсан уу? Үгүй ээ, би бас Гини улсыг сайн мэддэг байсан. Яг Гини улсад очсон чинь би Гини улсад ч гэсэн байсан, бас олон улсуудаар бас байх боломжтой байсан. Өөр улсууд ч гэсэн Африкийн улсууд болон их ялгаатай байд юм байлээ. Гэхдээ Гини улс бол Африкийн улсууд дундаас их ядуу улсын дотор жагсаалтанд орно. Тэгээд Гини улсад их ус дутагддаг учраас шөндөө заавал шөнө ус ирдэг цагта усыг авцсан байх ёстой. Тэгээд тог ч гэсэн үргэлж байдаг биш. Нэг өдөртөө шөнийн 12-оос өглөөний 7 хүртэл орж ирдэг. Дараагийн тэгж тог орж ирдэг байгаа. Тэгээд Гини улс бол тог үнэхээр эрхэм. Бас тог хизээ орж ирэх вэ гэдгийг шууд мэдэж болдог. Яг гэвэл тог орж ирэнгүүт тосгоныхаа бүх хүүхдүүд орилдог. Тог орж ирлээ гэд гуран гэд орилдог. Тэрийг сонсоод тог орж ирсэн байна гэдгийг мэдэж болно. Бас тэгхийн бол одоо манай сүмийнхэн юм уу бид нар ч гэсэн шууд залгуурандаа гүйж очоод сэнэглэж хэрглэж болдог учраас тэгж амьдардаг байсан. Гини улсад байхдаа би бодохдоо Африкийн улсуудын дундаас маш ядуу тийм байдал муутай газарт очих нь илүү дээр байсан. Миний маш сайхан боломж байсан гэж бодож байгаа. Яг гэвэл тэрүүгээр дамжуулан их бурхны ажлыг мэдрэх боломжтой учраас юм аа. Ямар ажлыг хийдэг байсан бэ? Би бол дэлхийн чуулганы сурталчилгаа хийх ажил хийдэг байсан. Гэхдээ яг манай улсаас Эбола өвчин маань тархаж ирэхсэн болохоор би Кот д'Ивуар болон Гана улсын дэлхийн чуулган оролцоод Гини руу буцаад ирэх ёстой байсан. Кот д'Ивуар дэлхийн чуулганд оролцоод Гана дэлхийн чуулганд оролцоод тэгээд Гини оролж ирэх гэсэн чинь Эболагаас болж орж ирч чадаагүй. Тэгээд өөр хотод дэлхийн чуулганаа сурталчлаад зохион байгуулад бас нэг сар Сенегал гэдэг улсад байжгаад орж ирэх Солонгос руу орж ирсэн байгаа. Гини улсад Эбола өвчин хүнд байгаа юу? Тийм ээ, Гини улсад Эбола тархаснаар их олон хүн амь өргөцсөн гэж сонссон. Тэгээд өглөө болгон би залбирдаг байсан. Бид нар цуглаараа залбирдаг байсан. Ягаад манай улсад ийм зүйлийг Гини одоо манай улс гэж хэлэхээр болсноо, тийм ээ? Би ч гэсэн залбирахт ч гэсэн манай орон гэсэн чинь манай орон гэдэг байсан чинь итгэх шахан дүүс нараа их тэгж хэлж байсан. Манай орон гэсэн учраас нэгэн өдөр манай ааваас ярьсан. Манай аав их сандарсан хоолоогоор чи зүгээр өө яагаад холбохдохгүй утсаар ярихгүй байгаа юм бэ гэсэн. Тэгсэн чинь би ааваа яасан бэ гэж хариулсан. Яагаад гэвэл Солонгост Эбола гэдэг өвчин яг боддоор Гини улсад байгаагаас илүү тийм хөөргөд ингээд мэдэн дээр тархсан цацагдсан байсан учраас аав маань их сандарсан байсан. Гэхдээ манай сүмд ч юм уу тэгэж амшигын тархаж тэгээгүй. Гини улсад
их амь үргэлжсэн хүний тоо их байсан боловч бидний байх тэр хугацаанд бол нэг хүнд биш байсан. Гэхдээ бидний гарсны дараа их хүндэрч эхэлсэн байх. Гинейд байх туршид хамгийн сэтгэл үлдсэн зүйл маань юу байсан бэ? Би жилийн хагасанд Гинейд байсан. Тэгээд үлдсэн хагасыг өөр газар явуулсан. Миний хамгийн сэтгэлд үлдсэн зүйл маань Côte d'Ivoire дэлхийн чуулганд оролцсон үе юм аа. Côte d'Ivoire улсын хүмүүс бол Гиней хүмүүсээс их сэтгэл хөөрөн байд юм байлээ. Бид нар цуглаан хийгээд магтаан дуулахаар нэг ч хүн үлдээлгүйгээр бүгдээрээ тайзны өмнө гарч ирээд дуулж бүжиглцгээдэг. Тэгээ бид нар ч гэсэн бүжиглэх үед ч гэсэн үнэхээр ажиглалтай санагддаг байсан. Бас бүжиглсний дараа пастрын үгийг сонсох үед судалтаа сууж пастрын үгийг сонсохдоо надад маш ажиглалтай санагдсан. Яагаад гэвэл би гадаад сайн байдлын багаар явхаас өмнө би оюутнаар нэгдүгээр курс сурж байхдаа миний байдал маш муу байсан. Яагаад гэвэл аавын ажил гээд дампуурснаар энэ эдийн засгийн талаас маш хэцүү байсан. Бас манай аав ээж хоёрын тэр эдийн засгийн тал дээр их хэцүү хямралд орцсон байсан боловч би нэг талаас аавыг их хүндэтгэж харилдаг байсан боловч яг тухайн үед би аавд үзен ядах сэтгэл их сэтдэг байсан. Тэгээд би гадаадын сайн мэдээний багаар явъя гэж бодсон учир зорилго нь ч гэсэн бас тэрнээс бас их нөлөө авсан л та. Тэгээд би явхаас өмнө би пасторыг уулзах болсон. Яагаад гэсэн бэ гэвэл аавд үзен ядах сэтгэл дэндүү ихссэн болохоор нэг удаа Паулус пастортай уулзъя гэж бодоод уулзахаас өмнө манай гэр бүл хамгийн зовлонтой гэж боддог байсан. Гэхдээ Паулус пастор хэлэхдээ миний яриаг бүгдийг сонссны дараа гэр бүл үнэхээр сайхан гэр бүлтэй юм а гэж хэлсэн. Би тэр үгийг анх сонссон үедээ ерөөсөө ойлгож чадахгүй байсан. Би юу гэж хэлсэн бэ гэвэл манай гэр бүлийн зөвхөн харанхуй хэцүү талыг л хэлсэн. Гэхдээ тэр үгийг сонссноо Паулус пастор маш сайхан гэр бүлтэй байна гэж хэлсэн. Тэгээд пастор яагаад тэгж хэлснийг түүний дараа надад бүгдийг тайлбарлаж өгсөн. Гэтэ тэр пастрын энэ үгийг сонссны дараа пастрыг харах харц маань миний харц өөрчлөгдсөн. Миний аавыг харах харц нь ч гэсэн өөрчлөгдсөн. Гэтэ аав маань яагаад тэгж хийсэн болоо гэсэн чинь аав яагаад тэгхээсээр аргагүй байсны талаар пастор тайлбарлаж өгөөд тэр үгийг сонсоод пастрыг харсан чинь аав ганцаараа үүрэхэд хэцүү тийм хэцүү ачааг манай аав үүрж байгааг би харсан. Тэгээд үргэлж аавыг харах үе болгон аавыг үзен ядах сэтгэл байсан. Гэхдээ түүнээс хойш их харамсалтай байна гэсэн сэтгэл их төрж байна. Бас Африкт байх туршид аавыг их сансан. Бас Côte d'Ivoire улсын дэлхийн чуулганд сууж байхдаа дуулж бүжиглэнгээ би ямар сэтгэл надад төрсөн бэ гэвэл өнгөрсөн жилийн хугацаанд би үнэхээр ажиглалгүй байх ёстой хүн байсан. Үнэхээр ажиглалтай байх ёсгүй байсан. Тэгээд би дахиж ажиглалтай болж чадахгүй гэж боддог байсан. Гэхдээ Бурхан намайг ийм ажиглалтай болгож байна гэж бодсон. Үнэхээр их талархсан байна. Эцэг эхийн хамгийн сэтгэл өвддөг зүйл нь юу вэ гэвэл хүүхдүүдийг ажиглалтай болгож өгмөр байгаа боловч ажиглалтай болгох хүч чадалгүй байх та. Тэгээд бас хүч ажиглалтай болгож өгж байхад ажиглал хүүхдүүд нь хангалуун биш байх та. Хангалуун мэдэрч чадахгүй байх та. Эцэг эхийн их зовлонд унж их хэцүү байдаг байгаа. Тэгээд гэр бүл сайн бүтэхгүй байгаа, бас гэр бүлийн байдал муу байхдаа хүүхдүүдтэй хуураа гаргаж стрессээ тайлдаг тийм тохиолдол их байгаа. Тэр үед бид нар сайн ойлгож байх хэрэгтэй гэж би боддог. Аав нь сайн сууж байгаа юу? Аврал авсан уу? Тиймээ сайн сууж байгаа харанхан аврал аваагүй. Үнэхээр сайн эцэг эхтэй хүн бол эцэг эхийг сайн үнэхээр сайн хүүхдүүд бол эцэг эхийг ойлгодог хүн байх ёстой.
Юуны итгэгч энэтхийн авсан газар нутагт яваад ирсэн тийм ээ. Би тийшээ явъя гэж бодсон боловч явж чадсангүй байна. Тэр авсан нутагт бороо их ордог гэж сонссон. Нэрээ тэгдэг үү? Тийм ээ. Азийн твээс хамгийн бороо их ордог газар юм аа. Их орох юм бол өвдөгнөөс дэшээ гуй хүртэл яаж байгаа. Ус бөөгнөр ингээд цогтөг газар их байх байгаа. Эхэндээ ингээд борооноос болж хэцүү байсан уу? Эхэндээ бороо ийм их орно гэж мэдээгүй л дээ. Тийм бороо их яг үер шиг юм шиг санагдж байсан. Газар доорх ус гэж энэ засгаас хийж ягаагүй учраас ажилууллаагүй учраас бороо орох болгон ингээд ус нь ингээд газар тогтцдог гэж хэлсэн. Ягаад Асанд явсан бэ? Асан руу явав. Эхлээд би Замбиад явъя гэж боддог байсан. Замбиа улс руу явъя гэсэн чинь эхлээд юунаас болсон бэ? Нэг 3 өдөр байсан уу? Энэ Асан нутгийн пастор нэг өдөр Гангнам-сум дээр ирж үг тарааж өгсөн байсан. Нэг удаа тэр үгийг сонсоод Асан нутгийг гадаадын олон орон нутгийн хүмүүс мэддэг боловч Солонгосоос сайн мэдгүй байна. Тэгээд сайн мэдээний гишүүн ирээсэ гэж хүсэж байна. Залбирч байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь манай дүүргийн аглагч Асам руу яваарай гэсэн. Би Асамын талаар жоохон яриач Асам явж үзээгүй учраас сайн мэдэхгүй байна. Хоол моолнд асуудалгүй юу? Тийм ээ, хоол моолны талаар бол асуудалгүй л дээ. Гэхдээ өгөрцөө байгаа. Тэгээ энэ энтхийн өгөрцөө бол нэг амнаас буудаж байгаа юм шиг нэг сонин амттай. Эхэндээ яаж энийг идэм болоо гэж боддог байсан. Гэхдээ идэх тусмаа энэ нэг л хачин амттай санагдаад. Гэхдээ цаг өнгөрөх тусмаа их дассан учраас иддэг болсон маш амттай юм байлээ. Энтхийн хоол гэвэл ерөнхийдөө ингээд энтхийн хүмүүс халуун хоолнд дуртай, халуун ногоотой хоолнд дуртай. Би халуун ногоотой хоол сайн идэж чадахгүй байсан учраас дасах гээд их зовсон. Асанд очоод хамгийн ачааргалтай үе мөч ямар үе мөч байсан бэ? Асанд очоод ачааргалтай байсан үе мөч маань энтхийн ахан дүүс нартай юм уу? Энтхийн хүмүүстэйгээ хамт байхад их маргалдаж тэгдэг байсан. Муудалцдаг байсан. Эхэндээ би өөрийгөө сайн хүн гэж боддог байсан. Өөрийгөө гайгүй, өөрөө зөв хүн гэж өөрийгөө боддог байсан. Би өөрийнхөө дураараа ашигладаг байсан. Эхэндээ ахан дүүс нар ингээд намайг загнадаг байсан. Гэхдээ би өөрийгөө илэрхийлэхгүй байсан ч гэсэн тэд нар өөрсдөө надад ойртож байсан. Надад юм яриа өдөөд байсан. Солонгос байсан бол би өөрөө л ингээд өдөх яриа өдөж тэгэх ёстой. Гэсэн чинь тентхийн хүмүүс өөрсдөө надтай англиар сайн ярьж чадахгүй байсан ч гэсэн надтай ирж ярилцах гад бас хоол моол хийж авч өгчээсэн. Өөрсдөө идэх юмгүй мөртлөө надтай маш гоё харьцаж өгсөн. Ягаад энэ дээр чи ингэж хэцүү амьдарч байна гэж асууж байсан. Та итгэлийн амьдралаар хизээнээс эхэлсэн бэ? Би багасаа сүмд явж байсан л та. Гэхдээ энэ сүмтэй уулзсан нь 15 настай да. Одоо 16 жилийн өмнө энэ авралыг авсан. Анх аврал авсан талаар яриач. Би аврал авахаас өмнө нэг хүнтэй уулзсан байгаа. 19 настай да авсан байна. Би сургуулаа тараад их дэлгүүрээс гарч ирсэн чинь орчоод зам дээр ном үнгүй түрээслэн гэсэн зар тавьсан байсан. Би уг нь ном сайн уншдаггүй боловч үнгүй гэсэн бичиг маань миний толгойн шууд орж ирээд шууд очоод ном өгөөч гэж хэлсэн. Тэгээд та сүмд явдаг уу гэж асуусан. Тэгээд би явдаг гэж хэлээд би
тэр хүн надад би нүглээс уучлагдаж дахин төрхийн нууц гэдэг номыг өгсөн. Тэгээд би тэр номыг авч чаад уншихгүйгээр би зүгээр номын тавиар дээр хадгалаад яваад байсан. Тэгээд ерөөсө холбоо бариагүй. Тэгээд 1 сарын орчим өнгөрөөд автобусан суух гээд автобусан хүлээж байсан чинь бас нэг өөр хүн ирснээр надад сүмд явдгуу гэж асуусан. Тэгээд сүмд явдгаа гэсэн чинь надад юм ярих гэж хэлж байсан. Тэгээд юм ярьж байсан чинь дахиад нөгөө номоо өгсөн. Юм нүглээс уучлагдаж дахин төрхийн нууц гэдэг ном. Би номтой штэ гэж асуусан. Яаж энэ ном танд байд юм бэ гэж асуухаар нь би тэр хүнээс ингэж авсан юм аа гэж хэлсэн. Тэгээд би нэгэн өдөр хичээлдээ явахгүй амралтын өдөр хийх юмгүй байсан учраас нэг удаа сонсож үзсэн. Тэгээд нөгөө хүнтэй холбоо барьж агаад тэгээд сүмд явсан чинь тэр хүн надад нэгэн өдөр нөхөрлийн цуглаанд явъя гэж хэлсэн. Тэгсэн чинь би тас үгүйсгсэн. Үгүй би тийм газар явахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь дараа нь надад чи яг л жоохон хөвгчийг ашиглаж байна. Тэгээд хамт нөхөрлийн цуглаан явахаар болсон. Би анх очоод сайн мэдээний ангид суусан үед үгийн цаг үнэхээр урт. Үнэхээр нойр хүрээд сонсож өгдөг, сонсож чадахгүй байсан. Гэхдээ намайг урьсан хүн намайг загнаад миний сэтгэлийг хэлсэн. Би аврал юу болохыг ч мэдэхгүй байна. Би ер нь үнэхээр ядарч байна. Тэгсэн чинь тэр хүн ингэж хэлсэн. Ром номын 3:1 дээр зөвдөгдөг нэг юм бол бурхан билээ гэсэн үгийг надад хэлж өгөөд тэр үгийг уншаад би үргэлж өмнө нь бол би зөв гимтэн гэдэг байсан. Би бол гим нүгэлтэй хүн. Би үргэлж гимшдэг гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хүн надад Ром номын 3 дугаар бүлгийн талаар ярьж өгөөд бурхан чамайг зөвд гэж хэлсэн. Бурхан чамайг зөвдөгсөн гэж хэлсэн. Тийм байхад хин чамайг буруутгах вэ? Ерөнхийлөгч чамайг буруутгах чадахгүй гэж хэлсэн. Тэгэж ярин Еврей номын 17 дугаар бүлэг дээр би чиний гин бурууг дахин санахгүй гэсэн байдаг. Тэгээд Есүс гим нүглийг чинь уучлсан учраас дахин санахгүй гэж хэлсэн. Тэгвэл өнөө хүртэл гимтэн гэж бодож байсан маань буруу байж би гимтэн хүн биш юм байна гэж тэр үедээ ухаарад хүлээж авах болсон. Энэтхийн асан сүм тэгвэл ямар вэ? Итгэгч нар их цугларч гин үү? Энэтхийн асан нутг болохоор ингээд жижигхэн сүмтэй. Тэгээд нэг 3 давхартай, нэг давхарт нь Библийн сурагч нар хондог, 2 давхарт нь пастрын гэр бүл хондог, 3 давхарт нь цуглааны байртай. Цуглааны байранд ойролцоогоор 60-аад хүн суглардаг. Итгэгч нар нь зүүн учраас үргэлж шинэ хүмүүс ирдэг л дээ. Тэгээд жоохон байрны жижигхэн учраас үргэлж ингэ дүүрсэн байдаг юм байна тийм ээ. Одоо итгэгч та ямар ажлыг хийх вэ? Одоо Солонгос орж ирчээд би энтэгт байхдаа энэ сайн мэдээний багийн ажлыг дуусгахаас өмнө найзуудтайгаа ярилцдаг байсан. Солонгостой ирвэл юу хийх гэж байгаа юм бэ? Чиний төлөвлөгөө чинь юу вэ? Юу хийх гэж байгаа вэ гэсэн. Тэгээд надад ер нь мөрөөдөл байгаагүй. Тэгээд зорилгоч байгаагүй. Тэгээд юу хийхээ мэдэхгүй байсан. Юу хийхээ мэдэхгүй байхад пастор болон пастрын эхнэртэйгээ хамт ярилцсан. Пастор 2 охин ингээд өсгөж байгаагийн гэрчлэлийг надад хэлж өгсөн. Пастор энэ шүдний эмч байхдаа их мөнгө сайн олдог байсан. Тэгээд хүүхдүүдтэй их гоё юм авч өгдөг байсан боловч Библийн сургуульд ороод ирсэн чинь мөнгө олж чадахгүй. Тийм болохоор хүүхдүүдэд авч өгмөр байсан ч өгч чадахгүй байсан. Тэгэж 2 хүүхэдтэй өсгсөн юм аа гэж хэлсэн. Хэрвээ чи сайн мэдээний төлөө амьдрах юм бол бурхан чиний амьдралыг удирдана гэж надад хэлж байсан. Би тэр үгийг анх удаа сонссон үед миний сэтгэл дотор сайн хүлээж авч чадахгүй байсан. Бас би ер нь сайн мэдээний төлөө амьдрах чадах болоо гэсэн өөрийнхөө байдлыг харах болсон. Би өөрийнхөө байдлыг хараад би ер нь сайн мэдээний төлөө амьдрах чадах хүн үү гэж миний байдал маань миний нүдэнд харагдсан. Би бол ер нь сайн мэдээний төлөө амьдрах чадахгүй хаа. Би яаж сайн мэдээний төлөө амьдрах вүлээ? Тийм байд бодолтой байсан байхад
Анх би 20-тайдаа ингээд сайн мэдээ хүлээж авахдаа сонсч байсан үг маань миний толгоонд санагдсан. Иохан номын 21-р бүлгийн үг санагдсан. Петр Есүс хоёр уулзж байгаагийн талаар. Есүс Петрт уулзаад чи надад хайртай юу гэж 3 удаагаа асууж байсан. Тэгээд би танд хайртайг та мэднэ гэж эхний хариулт 20-дугаар хариулт адилхан хариулсан боловч 3-дугаар хариултан дээр та бүгднийг мэднэ. Би танд хайртайг эзэн та мэднэ гэж хэлсэн байдаг. Эхэндээ тэрийг сонсохдоо мэдэхгүй байсан. Гэтэ пастор надад хэлэхдээ Есүс болон чиний хоёр хоорондын ярилцлага юм аа. Чи сайн мэдээний төлөө амьдрч чадах уу? Сайн мэдээ амьдрч чадхаа эзэн мэднэ. Эзэн миний бүх зүйлийг мэддэг учраас эзэн миний сайн мэдээний төлөө амьдрч чадах уу гэдгийг эзэн мэдж байгаа гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод би эзний төлөө сайн мэдээний төлөө амьдрч чадхаа сайн мэдгүй байна. Гэхдээ эзэн бүх зүйлийг мэдж байгаа юм байна. За баярлалаа. Цагийн өнгөрсөн байна. Өнгөрсөн Асан нутагт ингэж сайн мэдээний ажлаар хийж яваад ирсэн. Бас Гиний нутагт яваад ирсэн. Цаашид ч гэсэн сайн мэдээний төлөө амьдрын тийм ээ. Маш сайн байна. Жил бүр бид нар Солонгосоос юм уу? Гадаад улсууд руу ингэж сайн мэдээний багаар олон залуучууд гарч байна. Энэ жилдээ 400-аад залуучууд тэгэхээр дэлхийн өнцөг бүрийн улсуудаар сайн дурын үйлчилгээний ажлыг хийж яваад ирсэн залуучуудыг бодохоор үнэхээр их талархаж байна. Адилхан сурагч залуучууд боловч тэдний дотор баяр хөөр, баясгалан байгааг харахад үнэхээр их гайхамшигтай байна. Энэ жилдээ 400 гаруй залуучууд дэлхийн өнцөг бүрийн улсууд руу тархаад явсан байгаа. Тэд нар 1 жилийн турш Бурханы нэгүслээр сайн амьдраад ирэхин тулд та бүхэн залбирч өгөөрэй. Дараагийн цаг дээр уулзъя. Баяртай.